Дараагийн мэдээг танилцуулъя. Amazon компанийн үүсгэн байгуулагч Тэрбумтон Джеф Безосын хурим Венец хотод зохион байгуулагдахаар яригдж байгаа. За энэ одоо хурмыг эсэргүүцсэн Венец хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнүүлсэн. За үүний дараагаас эхлээд тухайн одоо хурмын цэнгүүн үдшилэг болох газрыг өөрчилсөн тухай мэдээллийг хүргэж байна. Италийн Венец хотын оршин суугчид хурмыг одоо эсэргүүцэх болсон гол шалтгаан нь бол энэ одоо Тэрбумтны хурмын үйл ажиллагаа нь одоо дэлхийн өв бүртгэгдсэн энэ хотыг дахиж одоо мүлжих ийм үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үзэж үүнийг бол эсэргүүцэн цуглаж жагссан юм. За үүний дараагаас эхлээд хурмын одоо болох үйлчлэгийн газрыг өөрчилсөн. За Тэрбумтон Джеф Безос телевизийн хөтлөгчөөр ажиллаж байсан Лоренс Санчестэй энэ 7 хоногийн сүүлээр хурмаа хийж магадгүй гэсэн ийм мэдээлэл цацагдж байгаа. За хурим болох газар нь болохоор Canigó Scuola Grande de Santa Maria del Misquirocada нэртэй алдартай шөнийн амьдралын төв хэсэг болох газарт бол тухайн хурмын үйлчлэг болно гэж яригдж байсан. За энэ одоо бям гарагт болох хурмын үйлчлэгийг аюулгүй байдлын үүднээс нуурын ирэг дээр хотоос тусгаарлагдсан олон хүн нэвтрэх боломжгүй хэсэгт шилжүүлсэн гэж мэдэгдэж байна. За 100-ны хурим гэж нэрлэгдсэн энэхүү үйл ажиллагаанд оролцохоор олон тооны алдартай зочид төлөөлөгчид ирж байгаа. Үүн дотор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер болон бусад алдарт аль хэдийн Венец хотноо хүрэлцэн ирээд байна. За хурмын үйлчлэгт нийтдээ 250 орчим зочин төлөөлөгч оролцсон. За одоогоор Венецийн Биенал болох урлагийн одоо үзэсгэлэнгийн талбай болох Арсенал болно гэсэн ийм төлөвтэй байна. За төвөөс зайдуу орших энэ газар нь анх 15 дугаар зууны үед Венецийн бүгд найрамд улсын одоо тэнгисийн одоо тухайн үедээ бол тэнгисийн эзэнт гүрэнд тооцогдож байсан энэ бүгд найрамд улсын усан онгоцны үйлдвэр байрлаж байсан газар юм байна. За энэ газар бол үйлчлэг цэнгүүнийг зохион байгуулахаар төлөвлөж байсан ийм дундад зууны үеийн шашны өмнөх сургуулиас илүү аюулгүйд тооцогдож байгаа. За эргэн тойрон усаар хүрээлэгдсэн учраас хэрвээ гүр босгосон тохиолдолд хуурай газар тухайн газарт хүмүүс хүрэлцэн очих боломжгүй юм байна. За оршин суугчид бол энэ хуримтай холбоотойгоор ихээхэн эсэргүүцлийн жагсаал цуглаан явуулж байгаа. За хэдэн 7 хоногийн турш энэ хүү жагсаал цуглаан өргөжөж байна. За энэ арга хэмжээ зохион байгуулагдах нь хотыг одоо тансаг баячууд чинэлэг хүмүүсийн хувьд хувийн зугаад цэнгэлэг гаргах парк төдий болгож хуургана гэж хотын одоо оршин суугчид эсэргүүцэж байгаа юм байна. За жагсагчид хотын эрх баригчдаас аялал жуулчлалыг илүү орон нутгийн хэрэгцээг нэн тэргуунд тавьсан байдлаар хөгжүүлэхийг шаардаж байна. За энэ үйл явдлыг Amazon-ы үүсгэн байгуулагч болон за түүний хуримд одоо хүрэлцэн ирэхээр төлөвлөж байгаа зочдод хар дарсан зүйл бий болохын тулд бям гарагт Венецийн сууг, шуудуу, гүүр, нарийнхан гудамжинд эсэргүүцлийн одоо цугсаал цуглаан хийхээр төлөвлөж байсан юм. За Безос бол Misquirocadагаас зугцсан тухай мэдээ бол бидний хувьд маш том ялалт боллоо. Безост ямар ч орон зай байхгүй гэсэн ийм одоо компанид ажлыг Томаса болон Карчаски нар гэсэн одоо энэ хүмүүс бол удирдан зохион байгуулж энэ талаараа Reuters агентлагт мэдгдсэн байна. Аюулгүй байдлын үүднээс хурмын өдөр байршлыг одоогоор ихээхэн нууцлж байна. Хурим болон түүний хажуугаар зохион байгуулагдах үйлчлэгүүдэд нийтдээ 46.5-аас 55.6 сая долларын одоо зарцуул болно гэж Венец хотын захирагч Венец хот байрладаг Бенето мужийн захирагч Лука Зиа мэдэгдэж байна. За Безос одоо үүнтэй зэрэгцсэн бас их хэмжээний хандвыг орон нутгийн төсөв санхуд өгч байгаа гэж мэдэгдэж байгаа. Тэр тухайлах юм бол Венецийн нуурын экосистемийг судалдаг эрдэм шинжилгээний консорциум болох Corelad 1 сая евро хандуулах болсон гэдгийг Италийн хэвлэл мэдээллүүд мэдээлж байгаа. За мөн энэ одоо хуримтай холбогдуулан Бенето мужийн захирагч Лука Зиа мэдэгдэхдээ хурмыг хамгаалж харин жагсагчдыг шүүмжлээд ойр орчмын нисэх онгоцны буудлын руу зочид тээвлэхэд 90 одоо хувийн онгоцоор бизнесүүд бол бизнесийн томоохон удирдагчид бол ирэх гэж байгаа. Тэгэхээр энд бол нийтдээ 48 сая еврогийн орлого орон нутгийн эдийн засагт авчрах боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдэж хурмыг одоо Венец хотноо зохион байгуулах ажлыг дэмжиж байгаагаа нутгийн одоо засаг захиргаанаас мэдэгдэж байна.